Холмсын сүүлчийн хэрэг. Би авьяас төвлөр найзынхаа тухай өөртөө үлдсэн сүүлчийн сэтгэлдлийг бичих гэж зүрх минь шимшрэм өвдсөөр үзгээ авлаа. Би өөрийнхөө бичмлүүдэд бидний анх уулзсан цагаас эхлээд Холмсын оролцоотойгоор дадаан хэлэгцээрийн тухай хэргийн учрыг олон тойргож, олон улсын сүрхий хүнд байдлыг үгүй болгосон үеийг хүртэл бичих гэж оролцсон билээ. Би энэ бичмэлдээ өөрийн дуртгалуудыг төгсгөр болгож, миний амьдралд хоосон завилдээсэн зовсонт явдалд огтхонч хүргэлгүйгээр орхих гэж шийдсэн юм. Гэтэл хорондоо Джеймс Мормерти өөрийн ахын дурсгалыг өмгөөлөн бичсэн захидлууд хэвлэлд нийтлэгдсэн явдал бүх үнэн баримтуудыг шантархдаггүйгээр бичихийн тулд үзгээ авахд намайг хүргэлээ. Профессор Мормерти Шерлок Холмсхоо хоёрын хооронд болж өнгөрсөн зүйлийн тухай бүх үнэн байдлыг ярьж өгөх нь миний үүрэг юм гэж би бодож байна. Би гэрэлснээс хойш Шерлок Холмстой цөөн уулздаг байлаа. Ямар нэгэн мөрдлийн ажилд хань хэрэгтэй бол Холмс над дээр ирдэг байсан бөгөөд энэч уламжлалт цөөрсөөр байсан тулд 1891 оны турш дөнгөж 3 удаагийн явдалд оролцсоныгоо бичиж авсан болоо. Энэ оны үйл 1791 оны хаврын эхэн үеийг Холмс Францад өнгөрүүлсэн ба би ч түүнийг тэндээ удан бизгэж таамаглаж байсан. Энэ ч учраас 4-р сарын 24-ний орой Холмс миний ажлын өрөөнд орж ирэхэд нь би маш их гайхаж үлээ. Түүний хувхаа цайсан царай улам эцэж турсаар байгаа нь надад их гайхал төрүүллээ. Холмс миний харсан хариу болгон хэлсэн нь: "Тийм ээ, би тун их ядраад байна. Сүүлийн үед яарахтай хэрэг их олон байлаа. Цонхны хаалтыг хаачих бол та дургуцгүй байгаа." Холмс цонх руу очиж хаалтуудыг хаагаад боолтоор иргэдэн дарууллаа. "Та ямар нэгэн юмнаас болгоомжилж байна уу?" гэж би асуулаа. "Тэгж байна." "Юунаас тэр вэ?" "Болонгийн цаанаас буутчихъя" гэж. "Холмс минь, юу хийх гэж байгаа нь энэ вэ?" "Би аймтгай хүн биш гихчийг та сайн мэднэ баатсан минь. Гэвч тулгайч байгаа аюулыг бодохгүй байна гэдэг бол баатар зориг биш, харин тэнэг хэрэг байхсан гэж санагдаж байна. Чүдэн зөөгөөч. Тэр тамхиад татлаа. Би орой болсон хойно ирснийг минь уучлахыг хүсхийн зэрэгцээгээр танаа байшингаас гарч цэцэрлэгийн хашаан дээгүүр давж гарахыг зөвшөөрнө үсттэй. Энэ бүхэн чинь юу гэсэн хэрэг болж байна гэж би асуулаа. Холмс над руу гараа сунгахад нь түүний 2 хуруу нь цус босныг би харлаа. Энэ харсаар байтал өчүүхэн зүйл биш шүү. Сүрхий гэмтсэн юм. Үүнээс чинь болоод гараасаа хагцаж ч болох юм. Танаа ихнэр гэртээ би юу? Байхгүй, танилиндаа агчилж яваа. Тэгвэл 1-7 хоног орчим их газар руу надтай хамт яваач гэж гуйхад хялбар болох нь тэр. Тухайлбал хаашаа ч гэсэн надад ялгаагүй. Тэр ерөнхөө заншлаар гараа салаавчлан суугаад миний асуусан байдлыг ажиглан тухайн байдлыг тайлбарлаж өгөх гэж оролдлоо. Та Мормерти профессорын тухай хизээ нэгэн цагт сонссноо? Ердөөч дуулаагүй. Гайхалтай юм да. Энэ бол Лондон хотод занхиж байгаа хүн байтал түүний тухай нэг ч амтан мэддэггүй байдаг. Энэ байдал нь гэмт хэргийн талаар бүгдээс толгой зохих боломжийг түүнд өгч байгаа юм. Хэрвээ би түүнийг барьж устгах чадвал өөрийнхөө хийх юмаа хийсэнд тоолж химийн шинжилгээ гих зэрэг нилээд тайван ажилд шилжиж ороход бэлхэн байгаа юм. Мормерти профессор шиг тийм хүн Лондон хотын гудамжинд дураараа наргиж явсан цагт би тайван байж огт чадахгүй юм. Тэр юу хийсэн хүн юм? Тэр чинь юр бишийн хачин амьдралтай хүн юм. Өндөр боловсралтай, тоо бодлогын ухааны талаар нарийн авьяастай хүн юм. 20 настай байхдаа Ньютоны биномийн тухай ном бичиж Европ даяар алдарт гараад манай дээд сургуулиудын нэгэнд ажилладаг болжээ. Юм бүхэн түүнд сайн ирээдүйг амлаж байсан байна. Гэвч тэр бол чөтгөө шүглсэн муу авьяастай хүн юм. Уулаасаа гэмт хэрэг үлдэх муу тал нь дийлсэн. Харин ер бишийн хурц ухааны хүч чадал түүний төрөлхийн авьяасыг сүрхий аюултай болгон хувиргажээ. Түүний ажиллаж байсан их сургууль байдаг хотод энэ хүний тухай эвгүй муухай ярианууд дэлгэрсэн юм байж. Ингээд цэргийн дарга цол авах гэсэн залуу хүмүүсийг шалгалтанд бэлтгэх ажигтай болж Лондон хотноо нүүж иржээ. Түүний тухай нийтэд илэрхий юм гэвэл энэ байна. Бусад үлдхийг нь би өөрөө илрүүлэн нээсэн юм. Лондон хотын гинт хэрэгтний ертөнцийг над шиг сайн мэддэг тийм хүн байхгүй гэдгийг та лагтай мэднэ шүү дээ Ватсон. Бүхэж муухай явдлуудад нэг хүний чадмаг гар оролцоод байгааг нь би хэдэн жилийн турш мэдэж байсан юм. Залмих, дээрэм,
хүн амны хэрэг гэх мэт янз бүрийн гэмт хэрэгт энэ гар бие оролцож байгаа нь мэдэгдэж байсан бөгөөд учир нь олдоогүй үлдсэн олон гэмт хэрэгт түүний зохион байгуулагч үүрэг нь мэдэгдэж байсан юм. Би энэ нууцыг халахсан байгаа хөшгийг онгойлгох гэж хэдэн жилийн турш оролцсон бөгөөд миний олсон утас маань профессор байсан Мормерти рүү аваачив. Энэ хүн гэмт хэргийн хувьд Наполеон байгаа юм. Энэ хүн бүх булаа явдлын тал хувийг зохион байгуулагч юм. Энэ хүн сууд ухаантан философч бөгөөд хосгүй их сэтгэвч хүн юм. Энэ бол Арцны нэгэн адил торныхоо гол дунд өчүүхэн ч хөдлөлгүй сууж байдаг хүн. Харин тэр хэдэн мянган утас болж салбарладаг. Тэгээд өөрөө утас нэг бүрийг мөрдөн харж байдаг байна. Хэн нэгэн хүн бичиг хэрэг хулгайлах, орон байшин дээрэмдэх, өөр хүнийг зөв замаас нь мулт зохих хэрэгцээ байвал гагцхүү Мормертид хэлбэл гүйцхэн тэр. Гэмт хэрэг үйлдэх тэн тэр. Үйлдсэн хүн баригдаж болох юм. Ингэв тухайд төлөөнөө үйлдсэн хүнээ өмгөөлөгчөөр хангах буюу даалтаар гардаж авах мөнгө хизээж байдаг байна. Харин зохион байгуулагч хүн өчүүхэнч сэжиглэгдэхгүй хийдүүлэн үлддэг байна. Ийм байгууллага байна гэдэгт би сэтгэн дүгнэх замаар хүрч улмаар үүнийг илрүүж устгах явдалд хамаг хүчээ гаргасан юм. Мормертин задрахаг ухаантай. Болгоомжлолын бүх зүйлээр өөрийгөө хүрээлүүлсэн болох учраас би бүх хүчээрээ ажилласан боловч шүүхийн өмнө үнэнчээр үзэгдэхүйц гэрчилгийн зүйлийг олж даанч барсангүй. 3 сар болсны эцэст надад сүгдэн буушгүй дайсантай уулзсан болохоо хүлээлээ би Ватсон минь. Харин яг төгсдгийн даваан дээр профессор ялимгүй алдаа гаргасан бөгөөд тэр нь ч надаас нуугдж чадаагүй юм. Би гэдэг чинь Мормертийн алхан бүрийг нэгтгэн мөрцөр байсан юм шүү дээ. Би түүний алдааг ашиглан Мормертийг тор дотор нь хийж авсан. Одоо удахгүй хийж авах гэж байгаа юм. Дараачийн даваа гараг буюу 3 хоногийн дараагаар профессор маань өөрийнхөө хувь үлдэрч гол гишүүдийн хантаар цагдаагийн гарт орсноор уул хэрэг дуусах юм. Ингээд манай 100-ны үеийн хамгийн том гэмт хэргийн өчлийг олж, нууц үлдсэн 40 гаруй гэмт хэргийг тайлбарлан хувь үлдаанд оролцогч бүх этгээдүүд дүүжлэгдэх болно. Тэд бол ганц хазгаагийн шилтийг ч андахгүй. Хамгийн эцсийн минутад ч гэсэн мултран гарч чадах ухаантай ус юм шүү. Харин Мормерти профессорыг хуурахад тунж бэрх. Тэр өөрөө миний алхан бүрийг мөрдөж байна. Тэр хэдэн удаа мултрах гэж оролцсон боловч би тухай бүрдэн түүний мөрийг эргүүлж мөшгөөд байсан юм. Би ийм сүрхий дайсантай нэвч удаа дайралтаж яваагүй лээ. Тэр надад хүчтэй цохилтыг өгсөөр байсан боловч би илүү хүчтэйгээр няцаасаар ирсэн юм. Би өнөөдөр өглөө гэртээ энэ хэргийг бодож суутал өрөөний хаалга гинт нэгдлээ. Мормерти профессор миний өмнө зогсож байлаа. Би тиймч зүрх муутай хүн биш шүү дээ Ватсон. Хэдий тийм боловч миний бодож суусан хүн урд маань ирээд зогсож байхыг үзэхдээ би цочсон гэдгийг хүлээн. Би түүний гадаад байдлыг нь сайн мэднэ л дээ. Тэр бол их өндөр, маш туранхай, бас бөхтөр нуруутай хүн. Цэвэрхэн хуссан цанхэр цайвар царай, төвийн гарсан цагаан дох, хөнхөр нүд зэрэг нь ёстойд профессор хүний шинжтэй. Толгойн урагшаа үлийн мөлхөгч амьтдыг шиг хачин жигтэй ганхаж байлаа. Мормерти орж ирээд их л сонирч маягтайгаар намайг харж байснаа. Таны дуух чинь миний сансныг бодвол бага юм байна шүү. Холмосгүй. Халаадныхаа хармаанд бууга тэмтрэх гэдэг чинь муу зан юм шүү гэлээ. Үнэхээр ч Мормертиг орж ирэнгүүт над ямар аюул тулгарч байгааг би шууд ойлгосон юм. Намайг мөнхөд дуугүй болгосноор тэр өөрийгөө аварч чадах юм. Би ширээний татваргаас бууга бушуухан гэгч навч хармаандаа хийчихэд гадна талаас барьж үзэж байсан юм. Би түүний хэлсэн үгний хариуд цэнэгтээ бууга гаргаж ширээн дээр тавилаа. Мормертийн нүдэ анивчин инээмсэглэж над руу харсаар байлаа. Би түүний нүд рүү хартал буугарт бэлэн байгаад баярламар байдал харагдсан. Та намайг таньдаггүй бололтой юм шүү дээ гэж түүний асуухад би хариуд нь тийм биш ээ. Би таныг мэднэ гэдгийг хартал ил байхаа. Та сууж хайрл. Хэрвээ та ямар нэг юм хэлхийг хүсэж байвал би танд 5 минут зориулж болох байна гэж хариуллаа. Миний хэлэх гэсэн бүх юм таны толгойд ороод явчихлаа гэж тэр хариуллаа. Миний хариулах зүйл таны толгойд орсон шиг л гэж би хариуллаа. Ингэхлээр та өөрийнхтэрээ тууштай зогсож байна уу гэж түүний асуухад би гуйлдгүй гэлээ. Түүнийг хармаан руугаа гараа явуулахад нь би ширээн дээрээс бууга авлаа. Тэгтэл тэр маань хідэн тоо тэмдэглэсэн тэмдэглэлийн дэвтэр гаргаж ирээд хэлсэн нь.
Та 1-р сарын 4-нд миний замд өртсөн. 23-ны өдөр намайг твдүүлсэн. 2-р сарын дундуур надад саадуулсан. 3-р сарын эцэст 30-ны өдөр миний төлөвлөгөөг эвдчихв. Харин одоо үед бол өөрөөр хэлбэл 4-р сарын эцэст таны ухралтгүй мөрдлөгийн чинь үр дүнд би их чөдөөнөөсөө хагацад хүрээд байна. Энэ байдлыг тэсвэрлэх аргагүй болоод байна. Та ямар нэгэн санг тавихыг хүсэж байна уу гэж миний асуухад холмосгүй. Та энэ хэргийг орхисон дээр шүү гэж тэр толгоогоо сэгсрэн хэллээ. Даваа гаргаас хойш орхино гэж би хариуллаа. Энд ганц л зам байна гэдгийг тань шиг ухаантай хүн ойлгох ёстой. Надыг тойруулан пор сүлжиж байгааг чинь мөрдөн харах явдал миний оюун ухааны цэнгэл байсан юм. Ийм ч учраас би үнэн голоосоо ярьж байгаа юм шүү. Би эцсийн арга хэрэглэе гэж бодоогүй юм. Хэдийгээр та инээнцэлж байгаа боловч үүний үнэн гэдгийг би баталж байна. Аюул гэдэг бол миний мэргэжлийн зайлшгүй дагуур юм гэж би хэллээ. Аюулын тухай яригдаагүй байна. Харин зайлшгүй тулгарх сүнэлтийн тухай яригдж байгаа юм. Та бол ганц хүний зам дээр хүндлэгдээд байгаа юм биш. Харин нэг дийлэгдэшгүй бүтэн байгууллагын зам дээр хүндлэгдээд байгаа юм шүү. Та зам дээрээс зайлах хэрэгтэй. Үгүй бол няц дарагдана шүү. Бидний ярианы надад авчирч байгаа цэнгэл маань надыг өөр газар урайлан дуудаж байгаа чухал хэрэгтэл бүү саад болоосэй доо гэж би зовж байна гэд би суудлаасаа босов. Тэрч бас л их учиртай маягаар толгоогоо сэгсрэн нэг ч үг дуугаралгүй суудлаасаа босож намайг ширтэн харж байлаа. За яах вэ? Би чадах зүйлээ хийлээ. Гэвч тун тоогүй дээ. Таны тоглоомын бүх явц нь над илэрхий байгаа шүү. Та даваа гарагийг хүртэл юу ч хийж чадахгүй юм. Та бид хоёр бол өрсөлдөгч нар юм. Та намайг хэрэгтэн ширээн дээр суулгана гэж бодож байна. Арай тэгдэм бишээ. Би бат гэж байна. Эн чинь бүтэхгүй гэдгийг би баталж байна. Хэрвээ та миний мөөг үзэж чадахгүйц тийм ухаантай хүн юм бол би ч бас таны мөөг үзэж чадна гэдэгт бат итгэвэл зохино гэж тэр хэллээ. Мөрмөртийгвэ. Та намайг инхрийлсэн үгээрээ болж орхилоо. Танд мөн л твж хариулахыг минь зөвшөөрнө. Хэрвээ би нийгмийн сайн сайхны төлөө таныг устгах чадна гэдэгт бат итгэж байгаа бол амиа алдах явдлыг ч дуртай зөвшөөргсөн билээ гэж би хэллээ. За яах вэ? Би танд түрүүчинхийг нь амдаж чадахгүй. Харин сүүрчинхийг нь амлая гэж морморти хүүднэр инээмсэглэн бүх төр нуруугаараа над руу эргэж намайг хэд дахин ажиглаж хараад өрөөнөөс гарч явлаа. Морморти профессортой уулзсан миний хачин. Учрал ийм байна. Энэ уулзалт надад хүнд сэтгэлдэл төрүүлснийг би хүлээнэ. Түүний зөөлөн бөгөөд яг таг яриа нь үнэн голоосоо ярьж байгаа сэтгэлдэл төрүүлэх бөгөөд тэрэм хизээч гисэн хийзээч гсаад цагдаагийн туслалцаа хэрглэж болдоггүй юм бэ гэж та асуух нь зөв хэрэг. Хэрв тэгэх юм бол тэр өөрөө цохигдохгүй. Харин түүний хамсаатнууд намайг цохих юм. Чухам тийм болно гэдлийг батлах баталгаа над байна. Таныг дайрсан юм уу? Ватсон минь. Мормерти профессор чинь ам ангаагаад сууж байх хүн биш. Би өдөр дундын орчмыг ажиллаар Оксфорд стрит руу явсан юм. Намайг гудамж хөндлөн огтлоход хосмор хөлсөн нэг том тэрэг над руу харавсан сум шиг орж ирлээ. Би явган хүний зам руу үсрэм гарч амжснаар няц дарагдах аюулаас зайлж гарлаа. Нөгөө морин тэрэгч нүд ирэмхийн зуур алга боллоо. Үүний сүүлд Вере стрит гэдэг явган замаар явж байтал байшингуудын нэгний оройгоос тоос гунаж миний хөлийн дэргэд хагарлаа. Би цагдаа дуудаж бид байшинг үзтрээлээ. Байшингийн дээвэр дээр засварт зориулсан тоосох хураалттай байсан тул тоосхон салхинд хаягдан унсан байна гэж цагдаа нар надад баталсан. Би үүний учрыг сайн мэдэж байсан боловч юу ч баталж чадсангүй. Дараа нь би тэрэг хүсэлд суугаад ахиндаа очиж тэнд бүхэл өдрийг өнгөрүүллээ. Сая танаа руу явж байтал борохоо барьсан нэг новш намайг дайрлаа. Би түүнийг үсэртгийн цогсон ба мөн түүнийг цагдаа нар барьсан боловч үүдэн шүдээ миний гарт гинтээсэн энэ хүн. Эндээс 10 мод газрын цаана төвөгтэй юм боловсруулж суугаа тооны ухааны профессор байсан хүн хоёрын хоорондох холбоо нь хизээч олдохгүй юм гэдгийг би мэдэж байна. Би танаа дэрэнгүүтээ цонхны сараалжийг юуны урд буулгаж аль болох баг мэдэгдэхүйц газраар дамжин гарах тухай миний хүссэн явдлыг одоо та гайхах юу байх вэ? Ватсон минь. Найзынхаа зөрөгтөд бахархан дайхах явдал над олонтой тохиолдож байсан боловч энэ аимшигт нэгэн өдөрт болж өнгөрсөн бүх зүйлийн тухай ийм тайвнаар ярьж байгаа энэ минут шиг хизээч ингэж бахархаж байгааг үзсэн. Та манайд хон бизээ гэж би асуулаа.
Үгүй эрхэм минь. Би аюултай зочин болж болох юм. Би юу хийх ёстойг бодож орхисон. Бүгд сайн сайхан болж өнгөрөх юм. Энэ хэргийн учир нэгэн толоход толоод байгаа болохоор миний оролцоогүйгээр гүйцэж болох юм. Хожим уул хэргийг илчилхийн тулд миний хэрэг болж магад боловч баривчлахад миний хэрэг байхгүй. Нэг хэсэг хугацаагаар нэг тийшээ явах нь надад хамгийн зүйтэй байна. Ингэхлээр та надтай хамт хэдэн өдөр явбал би их баярлах байна. Дуртай явна. Маргааш өглөөгөр гарахад бэлэн үү? Хэрэг байгаа юм бол болно. Энэ чинь их чухал байгаа юм. За Ватсон. Найз минь. Бид нар ухаантайгаар гэмт хэрэг өдүүлж буй Европ тэгдэх гэмт хэрэгтнүүдийн хамгийн хүчирхэг бүлгийн эсрэг тэмцэх тул миний өгөх заавруудыг яг миний хийсэн ёсоор биелүүлэхийг хүсье. За, миний үгийг дуулж бай. Та өөрийнхөө ачаа юмыг өнөөдөр хамгийн найдвартай хүнээр буудлын руу явуулж орох. Өглөө засцыгаа сүүх тэргэнд явуулахдаа дайралтсан тэрэгнүүдийн 1 ба 2 дугаарыг бүү хүсэл гэж тушаагаарай. Сүүх тэргэнд сууж стрит дэх Лаутрокийн их дэлгүүр рүү яваарай. Явах газрынхаа нэрийг цаасны өөдсөн дээр бичиж жолоочтой өгөөд хаяж болохгүй гэдгийг урьдчилан сэргийлээрэй. Мөнгөө бэлдэж орхисон байгаарай. Их дэлгүүрт хүрэхтэйгээ зэрэг тэрэгнээсээ үсрэн бууж дэлгүүр дотор явахдаа түүний нөгөө үзүүрт нь яг 10 цаг 15 минутанд байж байхаар тааруулаарай. Болонгийн цаад талд таныг нэг тэрэг хүлээж байх болно. Жолоочийн суудлал дээр нь улаан имжээртэй хар цуг өмссөн хүн сууж байна байх. Тэр хүн таныг их газар руу явах галт тэргийг яг гарах гэж байхад буудал дээр аваачих болно. Би тантай хаана уулзах вүлээ? Станц дээр. Бид тэргүүн зэргийн вагоны 2 дугаар өрөөг захиалж агсан юм. Тэгвэл бид вагон дотор уулзах уу? Тийм ээ. Би Холмсыг хоноод явж гүйж ядлаа. Тэр манайд гай авчрахыг хүсэхгүй байна гэдгийг би ойлгож байлаа. Тэр өөрийнхөө зааврыг бушуухан нэг давтсны дараагаар суудлаасаа босож надтай хамт цэцэрлэг рүү гарч хашаан дээгүүр даван Мотимер гудамж руу морин тэрэг дуудаж суугаад явлаа. Би маргааш өглөө нь Холмсын бэрх зартуудыг ёсчлон биелүүллээ. Морин тэрэгчих болгоомжтойгоор хөлсөллөө. Өглөөнийхөө цайг уучаад Лаутрийн их дэлгүүр рүү явлаа. Том хашаан дээгүүр бушуухан гүйж гараад намайг хүлээж байсан морин тэргийг оллоо. Жолоочийн суудлал дээр хар цуг өмссөн өндөр хүн байлаа. Намайг сүүх тэргэнд үсрэн ормогц жолооч морио гуйдаж галт тэрэгний буудлыг чиглэн тогтлолоо. Жолооч маань намайг дарахтай зэрэг миний яваа зүг рүүч эргэж харсангүй холдон явлаа. Бүгд яг ёсороо л болж байлаа. Миний ачаа байрандаа байсан ба Холмсын заасан купег төвөггүй олж очлоо. Энэ купе ганцаараа хүнтэй гэсэн бичгтэй байлаа. Дагцхүү Холмсын алга явдал намайг айлгаж байлаа. Далд тэрэг хөдлөхөд дөнгөж 7 минут үлдлээ. Би ирж очиж байгаа хүмүүс ба үдэн гаргагчдын дотор гоолыг биетэй найзыгаа дэмий иржээ. Холмс алгал байна. Нэг Итали ламтанд юм илбэлцэж байж хэдэн минут болчихлоо. Энэ хүн өөрийнхөө ачааг Парисаар дамжуулан явуулах ёстой юм гэж зөөгчд англи хэлээр хэлэх гэж оролдоно. Сүүлд нь намайг купендээ буцаж ирэхэд нөгөө лам маань сууж байлаа. Зөөгч хүнтэй гэсэн бичгийг үл анхааран надтай суулгаж орхилоо. Энэ ланд хижнээн мөчрийг тайлбарлагч ашиггүй байлаа. Учир нь би италиар ярихдаа түүний англиар ярьдлаас муу байсан юм. Би зөвхөн дал мөрөө хавчиж олны дунд өөрийнхөө найзыг ирсээр байлаа. Түүний алга байгаагийн шалтгаан нь өнгөрсөн шин тохиолдсон ямар нэгэн гай зовлон байх гэж бодоход хамаг би хүүтэн мөргөн. Кондуктор купений хаалгыг чанга гэгч нь хааж хөдлөх дохио хангинатал гинт Ватсон та надтай мэдлэгч үгүй юм а гэлээ. Би тоомгүй их тайхаад ирвэж харлаа. Өвгөн ламч над руу нүүрээр яриглээ. Акшн. Зуур нүүрний атрийн алга болно. Хамар нь ирүүнээсээ холдож доод уруулан сунс хийж ам нь маймархаа болоод бүдэг нүдэнд нь цог ботрон бүхтэр нуруу нь шулуун боллоо. Тэр дороо биеийн бүхтийж холмоос маань гарч ивснийхээ нэгэн адилаар даруй алга боллоо. Та намайг бас их хилмигдүүллээ гэж би дуу алдав. Болгоомжтой байлгүй болохгүй. Тэд нар бидний мөрөөр орчлоо гэж бодох хүндэс надад байна. Тэр шүү. Нөгөө мөрмөртийг харж байна уу гэж холмоос шивгэнэн хэллээ. Яг энэ агшинд галт тэрэг хөдлөлөө. Галт тэргийг зогсоох гэж гараараа даллан олны дундуур дайрлан яваа нэгэн өндөр хүнийг би цонхороо чарлаа.
Гэвч зогсоохон нэгэнт өнгөрчээ. Далд тэрэг хурдан авч бид удалгүй станцаас холдлоо. Бид нар урдаас болгоомжилсны ачаар түүнээс салж явлаа шүү гэж холмоос инээмсэглэн хэллээ. Холмоос босож малгай ба католик ламынхаа хувцсыг тайлж далд хийлээ. Ватсон, та өглөөний сонныг үзсэн үү? Үгүй. Тэгвэл та Бейкер стритэд юу босон тухай юу ч мэдэхгүй байгаа юм шиг дээ. Бейкер стритэд гинэ. Тийм ээ. Энэ шөнө манай гэрийг шатаасан байна. Гэвч их хор хөнөөд хүргэсэнгүй. Эн чин дэндүү юм биш үү холмосоо? Бороохотой залууг баригдсны дараа тэд нар миний мөрийг алдаад намайг шүн гэртээ ирсэн байх гэж толгойд норсон байх. Гэтэл тэд нар таныг мөрдсөн бололтой. Тийм ч учраас Мөрмөрти станц дээр ирсэн байх ёстой. Та ямар ч алдаа хийгээгүй үсттэй. Таны заалтыг яг таг биелүүлсэн. Тэрэг олов уу? Олсон. Намайг хүлээж байсан. Та жолоочийг нь танив уу? Үгүй. Тэр чинь манай ах Майкрофт байгаа юм. Иймэрхүү хэрэгт хүсний хүнийг оролцуулсанд орох нэ өөрийн хүнтэй байх нь сайн байдгийн. За одоо бид Мөрмөртиг яах вэ гэдгийг бодох хэрэгтэй. Бид нар цагийн хуваар нь усан онгоцны цагийн хуваартай тохирсон хурдан галт тэргээр яваа болохоор Мөрмөрти биднийг гүйцэтлээ мөрдөн хөөж чадахгүй байх гэж над санагдж байна. Мөрмөрти өөрийнхөө ухаан ба юмны арга олох талаараа надаас дутуугүй хүү юм гэж миний ярьсныг та ойлгоогүй байх шиг байна Ватсон. Намайг ямар нэгэн хүнийг мөрдөх хөөхтөө өчүүхэн саад татгарын өмнө сөгднө гэж та бодохгүй шүү дээ. Мөрмөртиг болохоор та яагаад тэгж бодож байгаа хэрэг вүлээ? За тэр юу хийнэ гэж? Миний хийх байсан юмыг хийх болно. Та бол яах байсан юм? Бууха далд тэрэг захиалах байсан. Энд ч мөн ялгаагүй л хожимдох болно шүү дээ. Тийм биш ээ. Бидний галт тэрэг Хентерберид зогсоолтой ба ер нь ямар ч байсан усан онгоц гарахаас 15 минутын өмнө хүрэх байгаа юм. Мөрмөрти биднийг тэнд гүйцээд авах юм. Харин түүний оронд бидний хэрэгтэн гэж бодож болохоор байна. Түүнийг эренгүүд нь барих тушаад өгч орхил доо. Энэ бол 3 сарынхаа хөдөлмөрийг сүйтгэлээ гэсэн үг болох юм. Бид нар хідэн бүдүүн загас баригч. Энэ үеэр жижиг загаснууд торноос гарч чадах нь тэр. Даваа гарагт бид бүгдийг нь бариад авна л да. Үгүй, барьж ч болохгүй. Тэгвэл бид яах вүлээ? Кентерберид бууцгаая. Тэгээд салбар замаар дамжин Нью-Хавен, тэндээсээ Диеп руу явна. Би л түүний орон дээр юу л хийх байсан бол Мөрмөрти бас л түүнийг хийн. Тэр Парис руу өнгөрөн гарч тэнд манай ачааг үзчихээд тэндээ 2 өдөр хүлээх юм. Бид нар яг энэ үеэр нь Люксембург ба Базлиг дамжаад Швейцар руу 50 хүн гараад өгнө. Би жуулчлахад дэндүү дуртай хүн болохоор ачаа алга болох явдал намайг өчүүхэн ч зовоосонгүй бөгөөд харин энэ олон гэмт хэрэг үйлдсэн ийм хүнээс нуугдах явдал над тун эвгүй байснаа би хүлээн. Гэвч уул байдлыг Холмс надаас илүү мэдэж байгаа гихчийг би мэднэ. Бид Кентерберид бууцгааж Нью-Хавен руу явах галт тэрэг дөнгөж 1 цагийн дараа явахыг олж мэдлээ. Түргнээр холдон яваа галт тэрэгний хойноос харж байтал Холмс миний ханцуу дээрээс татаж замын шугам руу зааж хараач, өнөөгч нь явж байна гэв. Кентийн ойн чигт алсаас зурайн харагдах нарийн утааг би олж харлаа. 1 минут өнгөрөх юм. Хэртэд ганц вагонтой тарт тэрвид овтрын явааг бид үзлээ. Хураалттай ачааныхаа цаагуур арай гэж нуугдж амжтал халуун хийгээр биднийг дарж галт тэрэг хажуу талаар нижигнэн өнхөрлөө. Бидний хажуугаар өнгөрөөд явчихлаа. Манай танилын тааварлалд бас хязгаар байдаг байх шүү гэж Холмс хэлв. Хэрвээ бидний гүйцэд олсон бол тэр яах байсан бэ? Намайг алах гэж л оролдсон да. За одоо харин эндээ цайлах уу эсвэл Нью-Хавений мухлыг хүртэл хүлээх үү гэдэр асуудал байна. Бид нар тэр шөндөө Брюссел гэрж тэндээ 2 хоноод 3 дугаар өдөр нь Страсбург руу явцгаалаа. Даваа гарагийн өглөө Лондоны цагдаагийн газарт Холмс утас явуулсан ба үдшин зочид буудалд эргэж ирэхэд хариу нэрчигсэн хүлээж байлаа. Холмс уул утсыг уурж ууралсан байдалтайгаар пишэнт хийгээд ингэхэл байсан юм. Мөрмөрти оргочж. Оргожээ. Тийм. Мөрмөртигээс бусдыг нь цүмийг барьж би тэдэнд бүх гогцоог нь атгуулсан шиг сансан юм. Ватсон минь. Та одоо Лондон руу буцсан дээр байхаа. Яагаад? Би бол одоо аюултай нөхөр боллоо.
Тэр хүн амьдралынхаа бүх хэргийг ардсан учраас надаас өшөө явах гэж бүх хүчээ дайчлах болно. Энэ тухай тэр нөгөө нэг уулзахдаа над хэлсэн юм. Одоо тэр өөрийнхөө занлыг биелүүлэх гэж хичээх юм. Таныг өөрийнхөө ажилд эргэж очих гэж би зөвлөмөр байна Ватсон. Би өөрийнхөө найзыг аюулын дунд орхиж хаанаас чадах вэ дээ? Бид нэр зочид буудлын Гуанзанд харс цаг хэртээ маргалдаж тэр шөндөө цааш Женев рүү явцгаалаа. Бид нэр бүхэл 7 хоногийн турш Ронын үзэсгэлэнт хөндийгөөр тэнүүчсэн ба дараа нь зузаан цасанд хучмал Жеми гэдэг амийг дамжин улмаар Интерлакеныг дайран Мэригэнд хурч ирэв. Эндхийн газар байгаль үзэсгэлэнгүй байсан боловч Холмс өөрийн амьдралыг харанхуулан байгаа хар сүудрийг түр зуурч мартахгүй байгааг би сайн харж байлаа. Уулархаг газрын тосгонуудад ч гэсэн хажуугаараа гарах хүн бүрийг болгон ажиллах харцаар нь бидний хойноос даган мөрдөж байгаа эргэвчгүй аюулд Холмс бат итгэж байгаа нь надад илхэн байлаа. Бид нар нэгэн удаа Жемигээр өнгөрөн гарч Лаубен гэдэг уйдгарт нуурын эргээр явж байтал том бөөн чулуу уулын орой дээрээс өнхөрч бидний араар явж нуур руу орсныг би санаж байна. Холмс нүд ирэмхийн зуур уулын орой дээр гүн гарч эргэн тойрныг ширтэн харж байж үлээ. Бөөн чулуу унах явдал нь энэ нутгийн ердийн үзэгдэл юм гэж манай газарч дэмийл баталсаар байлаа. Холмс хариуд нь юу ч хэлсэнгүй. Харин урдчлан зөгнсөн муу явдал нь биелэгдсэн хүний маягаар над руу харж үлээ. Тэр маш болгоомжтой байх хэдий боловч уруу царайтай байх цаг ердөө байдаггүйсэн. Тэр ч байтугай хизээ нэгэн цагт тийм баясгалантай байж байсан санагдахгүй байна. Би хэрвээ нийгэмлэгийг морьмортигээс ангижруулж чадвал би өөрийнхөө зорьсон ажлыг тухтаяа дуусгах сан гэж дахин ярьдаг байлаа. Ватсон, би өөрийнхөө амьдралыг огт ашиггүй өнгөрүүлсэн нь биш гэж хэлж болмоор шиг санагдах юм. Миний амьдрал өнөөдөр дуустдаг юм гэхэд би түүнийг хангалттай бодлоор эргэж харгасан билээ. Би 1000 гаруй хэрэгт оролцсон бөгөөд тэгвэл би бурууданд нь тусалж байсан удаа нэг ч байхгүй. Ватсон, таны тэмдэглэлүүд чинь би Европ ТV-ийн хамгийн аюултай, хамгийн ухаантай хэрэгтнийг баривчлан авах буюу сөнөөснөр өөрийнхөө зорьсон хэргийг төгсгөх тэр цагт дуусах болно гэж Холмос ярьдаг байж үлээ. Бусдыг нь би цөөхөн үгээр ярьж архив. Бид нар 5 дугаар сарын 3-нд Мэрингэн гэдэг бяцхан тосгонд хүрч том Петер Штеллерлийн зочид буудалд буулаа. Петер Штеллер нь цовоо сэргэлэн бөгөөд Лондон хотод 3 жил хоол зөөгчөөр ажиллаж байсан тул англиар сайн ярьдаг хүн байлаа. Бид түүний зөвгсөн ёсоор ууланд гарч зугаална. Розелау гэдэг бяцхан тосгонд хонохоор гарцгаалаа. Рейхенбахын усан хүрхрээг заавал үзээрэй гэж бидэнд зөвлөсөн юм. Үүнийг үзэхийн тулд дээшээ өгсөж яваад оройд нь хүргэлгүйгээр хажуу тийшээ эргэж явах хэрэгтэй байлаа. Энэ үнэхээч аймар газар юм. Хайлсан цасны уулын урсгал гүнзгий хөндөй рүү орон шатаж байгаа байшингийн утаа мэт дээшээ цацарна. Ус бууж байгаа гүнзгий хонхрыг нүүс адил хар хад эргэн тойрон хүрээлжээ. Энэ хар хадан доошлох тутмаа нарийнс нь нэгэн их худаг буй болгож тэртээ гүнзгий дороос ус оргил нь оволцож тэндээсээ уулын ирмэг шовгор хаднууд руу дахин цацарна. Дуу тасралгүй нийжигнэн. Гүнзгий хонхорлоо тасралтгүй буух усны хөдгөрөн ба мөнхөд додголон цацрах усан хөшгийн өтгөнийг харахад толгой эргэнэ. Бид нэр гүнзгий хонхрын зах дээр зогсон тэртээ дээр хар хаданд тулж гялалзан байгаа уусыг харан ёроолгүй мэт гүнзгийн тэндээс гарч байгаа нууцгай чимээг сонсон зогсно. Усан хүрхрээг сайн харагдахуйц байлгахын тулд жижигхэн тал дугуй харгуу зам гаргасан ба тэр нь гинт дуустдаг учраас жуурчлагч нь мөн өөрийнхөө ирсэн замаар л буцаж явах хэрэгтэй юм. Бид нар яг буцах гэж шийдээд байтал гартаа захиа барьсан нэгэн швейцар залуу биднийг тосон гүйж ирэхийг харлаа. Захианы дугтуу дээр бидний буусан зочид буудлын тамга дараатай байхыг би үзлээ. Энэ захиаг зочид буудлын эзэн надад явуулсан байлаа. Штейлер биднийг зугаалахаар гарснаас хэдхэн минутын дараа маш их халуурсан нэг англи эмэгтэй зочид буудалд ирлээ гэж бичжээ. Энэ эмэгтэй Давосод өвлжөөд одоо Люцерн руу өөрийнхөө танилуд дээр очих гэж яваа юм байжээ. Замдаа энэ хүний амаар нь цус асгасан гин. Энэ эмэгтэйд хэдхэн цагийн амьдрал үлдээд байх шиг байна. Хэрвээ өөрийнхөө дэргэд англи эмч байхыг харуул энэ эмэгтэйд санс сэтгэлийн жаргалан байхсан. Хэрвээ та эргэж ирвэл гих зэрэгээр бичжээ. Өөртөө ногдож байгаа хариуцлагыг сайтар ойлгож байгаа тул миний зөвшөөрөх явдлыг их тус хүргэсэнд үзэх ба түүнчлэн өвчтөн швейцар эмчийн туслах цаанаас эрс татгалзаж байна гэж сайн санаад. Штейлер захианыхаа сүүлчийн үгэнд нэмж бичсэн байлаа.
Харийн газарт нас барж байгаа өөрийнхөө нэг үндэстэн хүний гуйтаас би татгалзаж хаанаас чадах вүлээ. Гэвч би Холмсыг ганцаар орхихыг хүсээгүй юм. Холмсын газарч ба би хамгаалагчаар Швейцар залуу үлдэж би Мерингэнд буцаж очихоор эцэст нь шийдлээ. Миний найз хүрхрээний дэргэд бас нэг жаал байж байгаад дараа нь Розенлав тосгон руу яаралгүй бууж очих ба би ч орой тийшээ бас очихоор тогтлоо. Намайг эргэж харахад Холмс хад түшин хоёр гараа цээжин дээр ивхэн зогсоод жирэлзэн байгаа урсгалыг ажиглан харж байлаа. Өөрийнхөө найзыг дахиж үзэх хувь заяа надад байсангүй. Би уулнаас буусан хойноо дахин нэг эргэж харлаа. Эндээс хүрхрээ харагдахгүй байсан ба уулын хүрхрээ рүү өгсөн жижиг харгуу зам харагдлаа. Энэ замаар нэг хүн хурдан явж байлаа. Түүний хар дүр нь газрын өнгнөөс тодхон ялгарна. Би тэр хүний дүрс ба түргэн ашхааг адсан боловч тэр даруйдаа мартжээ. Цаг жаахан гаруй болоод Мерингений зочид буудалд хүрлээ. Өвгөн Штеллер довжон дээр зогсож байлаа. За яаж вэ? Дордоогүй байгаа гэж би асуулаа. Эзний царай гайхсан шинжтэй болоход нь миний зүрх цохихоо байх шиг боллоо. Энэ зурсыг та бичээгүй юу? Танаа буудалд өгчилсэн англи эмэгтэй байхгүй юу? Гэж би хармаанаасаа захиа гарган асуухад өвгний хариулсан нь байхгүй. Байгаа ч үгүй. Гэтэл духдуу дээр нь манай буудлын тамга дараатай байх юм. Та нарыг гарснаас хойхон ирсэн нэг өндөр англи хүн бичсэн байх. Тэр ярихдаа би эзний тайлбарыг сонсох хэрэг нэгэн талга байлаа. Би айн сандарч тосхоны гудамжийг даган түрүүчийнхээ явж ирсэн харгуу руу гүйлээ. Би байдаг чадлаараа гүйсээр байгаад хүрхрээнд дахин хурж ирэх болтол бүхэл 2 цаг өнгөрчээ. Холмсын ууланд явхдаа тулдаг таяг намайг байхад хатгсан газартаа хуучин хിവэрэ байж байлаа. Би таягийг харангуутаа бүх би хүүтэн оргиж заяатай ухаан алдаж ойтсонгүй. Холмс байхгүй байна. Тэр Розенлав руу ч яваагүй хэрэг. Тэр нэг талаас нь элгэн их цадал үлээсэн, нөгөө талаас нь ёроолгүй гүнзгий нүх онгоосон энэ жижиг харгуу дээр дайсантай учиртлаа байсан хэрэг. Швейцар залууч бас алга болсон байлаа. Түүнийг Мормерти хүсэлсэн ба тэр 2 дайсныг нүрээр нь учуурж өгөөд явсан биз. Дараа нь юу болсон бол? Юу болсныг хэн мэдэх вэ? Би 2 минут орчим аянгад нэргүүлсэн юм шиг зогслоо. Дараа нь Холмсын аргыг санаж энд болж өнгөрсөн гашуудалт явдлыг тайлбарлахад хэрэглэх гэж оролдлоо. Энэ данч амархан байлаа. Бид нар эцсийн ярианы үеэр харгуу замын өгт тулаагүй ба Холмсын таяг бидний зогсож байсан газрыг зааж байлаа. Харгуун төгсгөр дээр зэрэгцэн явсан 2 хүний мөр тод харагдаж байсан ба энэ нь надаас цааш явсан байлаа. Буцаад явсан мөр алга. Харгуу төгссөн газраас хідэн алхмын тэнд усны цацрагтанд нурсан газрын хөрсөн гიშгэгдэж муухраа болсон байсан ба ёроолгүй нүхний ирмэг дээгүүрх бутнуудыг онг татсан байв. Харанхуй болж эхэллээ. Гялалзсан байгаа нойтон хад тэгтээ гүнд цацран байх усал дөнгөж харагдана. Би хашгирсан боловч зөвхөн хүрхрээний цуурайлт сонсогдно. Гэтэл би агуу найз нөхрөөсөө эцсийн нь мэндчилгээ хүлээн авах заяатай байжээ. Харгуун дээд талаас өнгийн байх хаданд Холмсын таяг хадгаатай байсан гэж би дээр хэлсэн. Хадны оройд нэг юм гялалзаж байхыг үзээд гараа явуулсанд Холмсын үргэлж биедээ авч явдаг тамхиныг мөнгөн хайрцаг байсан ба түүний доор нь дараатай байсан зурус бичиг газар ойчлоо. Энэ бол Холмсын тэмдэглэлийн дэвтрээс авсан 3 хуудсыг надад гэж нүүрлсэн байлаа. Үг өгүүлбэр нь яг таг ба зурвсыг Холмс өөрийнхөө ажлын өрөөнд бичсэн юм шиг эрс бөгөөд ойлгоход хялбархан байсныг нь миний найзын онцгой чанар юм гэдгийг тэмдэглээ. Холмсын бичсэн. Хонгор Ватсон минь бидний хооронд гарсан. Зарим нэгэн асуудлыг эцэс болгон шийдвэрлэхийн тулд энд намайг хүлээж байгаа Мормертийн ээлдэг зөвшөөрлийн ачаар энэ хідэн мөрийг танд бичих бололцоо надад олдлоо. Энэ хүн надад Английн цагдаа нараас хэрхэн мултарч гарсан ба бидний байгаа газрыг хэрхэн орж мэдсэн тухайга товч ярьж өглөө. Энэ баримтууд нь гагцхүү түүний хурц ухааны тухай миний саналыг батагж байгаа юм. Үүний үнэд миний найзууд ба ялангуяа эрхэм Ватсон таны санаа сэтгэлийг зовоох болов гэж айж байгаа боловч Мормертээс нийгэмлэгийг чөлөөлөх болгоцоотой болсондоо би баярлаж байна. Миний үйл хэрэг туйлынхаа цэгт хүрч гэдлийг би танд ярьж байсан ба ийм ч учраас өөр янзын төгсгөлийг хүлээж болохгүй байсан юм.
Мэрингенээс ирсэн загтал нь ов мэхэм гэдгийг мэдэж байснаа танд хүлээх ёстой. Би одоо энд болоод байгаа зүйлийг урьдчилан мэдээд таныг явуулж орхисон юм. Хувилдагчдыг илрүүлэхэд хэрэг болох морьмөртийг гихч нүүрлсэн цэнхэр духдуутай бүх бичгүүд эм гэсэн хайрцагт буй гэдгийг мөрдөгч Поттерсонд уламжлаарай. Би Англиас гарахаасаа өмнө өөрийнхөө бүх юмны тухай зохих залтуудыг хийж өөрийн ах Майкрот дээр орхисон болоо. Миний мэдчлэлийг Ватсон хатагтайд уламжлан миний үнэн зүрхний бат шударгад итгэхийг хүссэн. Таны Шерлок Холмс гэжээ. Үлдсэн бусад зүйлийг нь хитгэн үгээр гүйцэн хэлж болно. Уул кэмбигэл нь яаж л төгсөх ёстой байсан бол тэгж төгссөн. Өөрөөр хэлбэл хоёр тэрслэгч бие биесээ зууралдан авч ёроолгүй гүнзгий дунснаар төгссөн гэдэгт ямар ч эргэлзээгүй юм. Тэдний биеийг олох гэсэн ямар ч оролдлогыг ашиггүй юм гэж үзсэн ба орвилон байгаа усан эргүүлгийн ёроолд өөрийнхөө үед хамгийн аюултай гэмт хэрэгтэн хууль зөрчигчтэй тэмцэгч чадамгай зүтгэлтэн хоёр талигач болжээ. Швейцар залуу алга болжээ. Энэ нь морьмөртийн даалгаврыг биелүүлдэг олон хүний нэгэн байсан гэдэгт би эргэлзэхгүй байна. Хувилдагчдын тухай гэвэл тэдний байгууллага ба тэднийг үгсэн удирдагч нь хэрхэн дарлаж байсныг тодорхойлон бичсэн тэмдэглэлүүд олон хүний хэн болохыг нь хангалттай тайлбарлаж чадаагүй юм. Харин хэрэгтний дурсгалыг цагаатгах гэж миний мэддэг бүх хүмүүсийн дотроос хамгийн сайн сайхан бөгөөд хурц ухаантан гэж мөнхөд тоолох тэр хүнийг муутхан буруушаагч хар. Санаатай өмгөөлөгчд байгаа учраас би энэ аюуртай хүний амьдралыг үнэхээр илчлэхэд хүрсэн юм.